За энэ сайхан наранд танилцсан дүүтэйгээ хөөч өрөө. Гүнти утга дээр хөөчлээ. За таман сайхан ихлээд өөрийгөө сайхан таниулаарэ. За тэгээд сайн байна намайг Нэргийн Батбаяр гэдэг. За би одоо бол Bridge Motorcycle компанид Suzuki Jimny аль бишний дистрибьютор компанид ажилладаг. За тэгээд өнөөдөр энэ гүнтийн өөр гүнтийн гүнт утга гэдэг нэг газар ирсэн байна. Тэгэхээр сайхан байна. Өнөөдөр ингээ ээжийнхаа тэгээд нэг дүүгийнхаа төрсөө төргээд манай бүх гэр бүлийнхэн хүүхдүүдэд дагуулаад ирсэн байна. Яаж яваа там над дээр хүрээд ирвэ? Бид хоёр чууд нэгтэй танил бишсэн чинь яаж яваа танил болцсон байна уу тий? Тэр хөөч тэр их манай энэ гүнтийн утгыг зорилго нь байгаа юм. Өөрөөр хэлбэл манай дээр чинь дандаа сайхан танил найз нөхд маань тэр найз нөхдийн маань найзын одоо хамт олон сургуулийнхан тэр хүүхдүүд ингээ ангаараа тэр ирдэг ийм онцлогтой. Тэгээд тэр үүднээсээ сайхан тодруулж асууж байгаа шүү. Тий. Энэ газрыг болохоор манай эгч маань мэддэг байсан юм байна. Өмнөөс ирж байсан юм байна хүмүүстэй. Тэгээд их айтайхан газар байдаг. Энэ одоо бүгдээ ээжийнхэн төсөөд тэнцээ очиж гадаасаа хүүхдүүдэд тоглуулаад өөртөө одоо хөгжөөнтэй тоглоод тэгээд өдрийн цагаас алхам гараад өнгөрөөцгөөё гэдэг. Тэгээ өнөөдөр ирээд тэгээд дэвцэрэн ахтайгаа уулзлаа. Танилцлаа. Тэгэхээр сайхан газар байна. Тэгэхээр бид нар одоо хүүхдүүдэд гадаа тоглуулад гадаа ч өнөөдөр сайхан дулаахан байна. Цас ханзраад яг жоохон шавхаа үүсэж байгаа ч гэсэн цас ханзраад сайхан өдөр байна. Таны эгчийг хэн гэдэг вэ? Манай эгч Батчимэг. За Батчимэг анд маань бол одоо манай үндэсний төслийн удирдлагын хүрээлэнд ажилладаг. Миний төрсөн дүүтэй одоо нэг багийн гишүүд байгаамаа сайхан. Тэгээ Батчимэг маань одоо үнэхээр ээж аав бид нар ч бас Батчимэгийнхаа аав ээжийг бас ичнээ мэддэг. Сайхан нэргүй ахыгаа бол олон жилийн өмнө би бас ажил дээр нь очиж сайхан уулзч байсан. Ээжтэй чинь сайхан энэ их үндэстэн нийгэмлэгийн үйл ажиллагаанууд дээр сайхан очиж сайхан танил болж байсан юм хүмүүс байна. Тэгээд өнөөдөр харин таньтай тийм ээ одоо баг дүү Батбаяр энэ бас баяр хөөртэй залуу байдаг юм байна гэж сайхан мэдлээ. Мөн таны хантай үр хүүхдүүдтэй чинь сайхан өнөөдөр найзууд нөхөрлөө. Тэгээд их сайхан байна. За энэ гэр бүлээрээ сайхан агаар гарч ирээд манай гүнтийн утга дээр гарч ирэхдээ нэг зорилго өөрчлөжээ. Тэр нь бол одоо ээж болон дүүгийнхаа сайхан энэ ихээс унсан өдөр гэж бид нар хэлдэг. Энэ үндэсний онлоор ихээс унсан буюу төрсөн өдрийг сайхан хамтдаа тэмдэглэе. Мөн одоо ураг сад тэр таны аав ээжийн тэр ураг саднуу тийм ээ ирсэн байна шүү дээ. Энэ бас их сайхан юм аа. Ямар сайхан юм бэ? Би ингээд нэргүй ахыхаа алтаа агчийнхаа ингээд сайхан энэ эргэн тойронд хүрээлж байгаа энэ үр ачнаар мөн одоо ураг саднд энэ өдрийн энэ сайхан мөчөд эрүүл энх хурдтай насыг сайхан өрөөж энэ бичлэгтээ оруулмаар байна. Та нартай сайхан гэлээ. За дүүмэн тэгээд нөгөө зорилго маань ер нь хэр биелвэ гэж асуух гэдэг байна. Төрсөн өдрийг ингээд тэмдэглэх энэ онцлог тийм энэ зүйл ер нь яаж сайхан биелвэ тийм. Юу яасан та манай ихч одоо өнгөрсөн 7 хоногт за ийм газар эдийг хэдүүлээ очих уу гэж гүнт хийдгэлээр нь за хот дотор юм байна шүү дээ. Одоо лагер ямар хаа газар идэм болтол гэж бодоод нэг хайхтар бас яг өндөө бол нэг хайхтар хүлээж жоохон юу л байсан. Тэгээд гэж бодоод ирсэн чинь үнэхээр сайхан газар байна. Энэ бас байгаад яг уул дээр бас тэр сайхан алсыг хараад сайхан амарч байна. Дээрээс нь энэ газрын маань өөрийнх нь цогцолт гэх юм одоо энэ гоё тоглоомууд нь үнэхээр сонирхолтой. Манай хүмүүс өстэй хаанч тоглож байгаагаар өстэй баярх тоглолоо. Үнэхээр сайхан газар байна. Тэгээд бицрүү байхдаас биднэрт үнэхээр бүх юмыг сайхан тайлбарлаад нэг бүрчлэн ойлгомжтой ингээд тайлбарлаад бүгдээрээ сайхан гой тоглуулсан бас баярлалаа гэж байна. Энэ маань одоо миний ажил шүү дээ. Тэгээд энэ нэг талаа ер нь ажил гэдэг зүйлийг бид нар бас өөр өнцгөр их боддог байгаа. Энийг бас Батбаяр дүүдээ хэлье. Би аягаа долоосон ч ер нь ажил гэж боддог тийм хүн байгаа юм. Хоолоо сайхан үлдээхгүй нэг одоо ширхэг гурилж ингээд аягандаа үлдээхгүй идхийг бас сайхан ажил гэж боддог болсон ийм хүн байгаа юм. Тэгээд миний хувьд л одоо хийж байгаа үйл болгомаа сайхан ажил гэж сайхан үнэлэгддэг ийм тэр хэмжээнд одоо бодож тунгаадаг болсон одоо ийм их хүн байна. Тэгээд та бүхэн юм сайхан зорилго сайхан биелж өнөөдөр аав ээжигээ сайхан баярлуулж энэ үрсийг сайхан үрстэй хамт сайхан нэг өдөр хамт сайхан өнгөрөөсөн тийм сайхан энэ төрсөн өдөр гэдэг энэ баярыг агаар салхинд амарч тоглож тийм ажил сайхан ажил өнгөрөөсөнд баярлаа гэж хэлье. За таньдас гэлээ. Тийм энэ чинь нөгөө ажиллаа шүү дээ өнөөдөр бүгдээрээ тийм ээ.
амрах гэдэг чи одоо ажлаас олох нэр гэдэг. Тийм байна. Онцлог л доо өөрөө л энэ эргэн тойронд байгаа тусдангийн маань хөрш айлуудын хүүхдүүд сайхан зуны амралт дараа байна. Өвлийн ингээд нэг өдөр ирэхдээ сайхан тоглоом наадмыг сайхан тоглож өнгөрөөдөг тийм ээ. Энэ нь ч одоо бидний анхны зорилго байгаа. Тэгээд өнөөдөр бол хинч биднэртэй сайхан найз нөхөд болоод ингээд дэм-дэм дээсэрчэндээ ингэж амьдралыг сайхан утга учир бүрэн сайхан төгс болгох ийм боломж байгаамаа. Тэгээд за энэ сайхан сэтгэгдлийг Гүнтийн хотоос би Батбаяр дүүтэйгээ хүсэл тавиад сайхан энэ бичлэгийг хүргэлээ. Тэгээд надад сайхан өөрийн бодол хүслээ өнөөдөр болж энэ өнөөдрийг ингээд бид нар бүтэн дүүрэн болгож байгаа энэ сайхан үйл явдлыг хэдэн сайхан үгээр багцлан хүргэсэн дүүд ажлын амжилт хүсье.